Захилгч тэрнтэй л үгүй л үү? Гүү. Яг үндэ санахгүй. Нэг өмслөө. Уцаас харчиж. За хийчихсэн. За 1 2 3 Hi guys. Тэр нэг чинь Пүди минь дүү. За өнөөдөр одоо бэлэгт сайн өдөр бид хоёрын сэтгэл санаа мүүд бүх юм сайхан башны далжнанд авцаад сэрлээ. Сайхан амарч сэрлээ. Тэгээ бид хоёр өнөөдөр дахиад одоо өнөөдөр бас юу хийх вэ? Та эдтэйгээ бас юу хийж хөгжилдөх үү гэдэг юм бичлэг. Мачных юм гаргаад энэгээр овоолцсон бай. Тийм бичлэг хийх чинь. Тэгээд guys бүдэ болохоор breakfast гэлтэн. Тэгээ би болохоор мачагаа хийнэ. Одоо та бүхэн нэр асуулт одоо үлдсэн үү? Ярих юм үлдсэн үү энэ хороо өрцөн дээр? Үлдээд ингэж гарч ирээд байгаад хоёлоо 24 цагийн 27 болоод юм ярьдаг шүү дээ. За тэгээд тийм би одоо яг үсээг таних шиг урт болгомор байна. Тийм үү? Минийх чинь чамд урт байгаа юм уу? Урт биш үү? Минийхний хажууд хараач, хэвчлээд хараач. Ханаас. За юм аа юу. Бүр үд болтол унт үхрийн дугаар сэрлээ баг. За бүдэ тараг бүрсэн. Тэр бүдээр харцгаа. Өстрийн манд бүрсэн тараг. Одоо би та хэдэд нэг дамталж үзүүлээ. Хартаа бүр ийм баялгын тараг. Тэр орой үсч мөсгөр уучдаг. Тэгэд нэг хүн бас орой тараг уух муу гэд биччихсэн. Яг Монгол хүн тараг ууж л өслөө шүү дээ. Тэгэл өгчээгүй л байж шүү дээ. Тэгээ одоо нэг сүүлийн үед бүр хутлаа. Тийм юм болох муу гэж хэлээрээ. Айгүйс тарагнаас бол би хизээч нэг амар тараг уугаад тэгээд өвдөө тараг уугаад ингэсэн гэсэн юм бол би амьдралдаа сонсож байгаагүй. Тэр ер нь сүү цагаан ядаг ингээд Монгол хүмүүс чинь нийт юм идэж өссөн шүү дээ. Тэгэл гадны харин ч нөгөө йогурт өөрсдөө юунаасаа дэлгүүрээс авч идэхээс л одоо дээр харин тийм ээ. Тэгэхгүй ингээд юм болгоныг муу олох гэж амар тэр нь амар. За одоо бас хит юмд ингээд туйлшрах айгу буруу. Бид хоёр бол яг Монгол сайхан Монгол одоо хоол их гурил мурилтай хоолноос л жоохон мэдээж тодорхой хэмжээний балансыг нь барьж их хідүүл ингэн тэгнэ гэж шүүлтүр тавьж байгаа болохоос бид хоёр бол энэ тараг маргийг бол орой унтахтаа бол заавал сайхан хүнд хоол идэхийн оронд тарагандаа гоё жимс мэмсийг л тэгэл эсвэл гоё халуун усны тутгаад уучгаар амар гоё нойр бүрээд амар гоё амардаг та нар нэрээ. Тий. Тэгээ манай энэ нөгөө нэг Америкт чинь энэ гадуур зарагдчихж байгаа тарагнууд ер нь грек йогуртнаас бусд нь бол ах юм байхгүй шүү дээ. Нийлж байх. Тий. Бөө хими нөгөө artificial flavor янз бүрийн юмнууд яатсан. Тэгээ би чи нөгөө өчтөр та хэдээсээ зөндөөх юм сурлаа. Тэгээ энэ нөгөө бамбуга халуун усны дэвтэйгээд ингээд юу яах хэрэгтэй гэдэг юм бэ? Байлгах хэрэгтэй гэдэг юм. Тэгэхгүй бол хугарчдаг гинэ. Хугарчдаг аа. Тийм. Ямар учиртай. Тэгээ хараа ингэж бас хүн тэгсэн мөлий ингэж хутгахгүй гинэ. Ингэж хутгадаг гинэ. Бас уу. Тийм ингэж наашин цааш гэдэг. Наашин гэж хутгадаг гэж шүү. За ууштай би юм шарчгнуулаад байгаа шүү. Чи уух юм уу? Би кофе гоч юу? Орой үсгэн шүү. За нөгөө алдарт. Вафла. Чи нэр вафла яг нэг бүр яг орц бүрийг ингээд хэмжээтэй заагаад өгчих юм уу? Хэмжээ одоо тэгж грамм марамалч тэгж хэмжиж. Иймэрхүү гэд баргацаагаараа. За одоо энэ одоо нэг 200 г орчим юм уу? 200 г хөрхөө. Тэгээд нэг өндөг заяа. Сүү. Кофе маань ямар гоё нэрч байна. Тэрийн ер нь бол одоо маш их хэрэгэлдэг зүйлс нэг бол вафл, Oreo's-тай вафл. Гол нь гурил биш шүү guys. Тийм гурил иддэггүй байгаа шүү гэж. Бид хоёр бол гурилыг бол хэрэглэнээс ер нь л ор тас хассан да. Бүр хаяа таал нэрээ. Манай гэрт гурил байхгүй. Удаан хараад байгаа тал гурлаа гэж ашиглаа 4 сар болж байгаа. Тийм үү. Би тэр дууссан гэж бодсон шүү дээ. Хитээ нөгөө өдөр хоёлаа нэг баштай цай идэх. Тэгэл миксер дээр вафлынхаа машин тэгэл март гэж байгаа шүү дээ. Өрөөсөө нэг зовоодох юм байх. Тараг мараг бүрхэж гисэн. Нэг зовоодох юм байхгүй шүү дээ.
Бидний хэцүү юм шиг та нар дэлгүүрт мөнгө урж ахаар сайхан. Мөнгө өрхөн ч байхгүй сайхан эрүүл тараг гэртээ сайхан хийгээд уучих боломж байхад. Заавал тэгэл нэг амд оруулсан юм уух гадах хэрэг байхгүй дүүнер минь. Манай аав ээж ч гэсэн хүүхдүүдтэй илгэн тараг бүрж өгвөл те. Сайхан сүүгээ аваад орой тэгээд ингээд гоё жоохон тараг марг маань жоохон урдцсан ч юм уу нэг тийм өтгөн болсон байгуут нь халуун усанд хийгээд утгаад уухтай аим. Нэр хашил маршилт амар сайн шүү. Дөг орж ирж байгаа шүү. За манай найз орж ирж байна. Ороор болоо гэж байгаа шүү. За нөгөөхчээс нөгөөх хотгаад аалж өгч энэ та. Өчтөр сурцсан. Мэрэгчтэй одоо. За манай дөөкөө найз орж ирж байна. Бид гурав өнөөдөр ер нь хөгжилтөөр шийдсэн байгаа. Ер нь л хоёр дахь удаа бид гурав хөгжилт юм дөө. Тийм. Йоо найз. Өглөөний мен. Юмаа итгэхэд ороод иррүү. Хаг маг өгч блогонд мэдл. Хөөе миний охиныг итгэхээр зүгээр шүү. Бид эд чи ингэж юу яадаг? Энэ кодын нөгөө анхаар талан тавьсан. Нөгөө найзуудаараа угаасаа юу яадаг? Оо. Өөр энд байгаад байдаг. Morning. Та нар бидэндээ манай Майами явсан найз маань шүү дээ. Тийм, Майами дөөкөө шүү дээ ерөөсөө. Йоо, коди бүр сая зүгээр юу болов? Харин тийм. За одоо тэнд эрхэлж өгдөг байгаа. Дөөкөө би бүр гэрийнхаа матча экспорт болоод ах шүү гэнэ баг. Экспорт гिचлээс. Өчтөр ихсэн шүү. Тэрээр нь өчтөр ихсэн. Хитэ дуустал мэдхгүй нэ гэж. Ерөөсөө экспорт болоод байгаа юм одоохондоо бол. Гэтэ яах вэ? Өчтөрийнх нь олоод яг нөгөө өмнөхөөс хамаагүй дээр бас зээл тэр нэг эсгэлэн жимсдэг гэсэн. Чам бүр эрхэлж өгч гин үү? Манай манай кодигийн ерөөсө ганц эрхэлж хайрлж одоо юу яадаг? Цорын ганц одоо баг өөрөө баг ааваа гэж боддог баг. Тий. Яна, oh my god. Тарта. Йоо, тэнд очсон зүгээр эрхлээ зүгээр аалж штт. Айс нөгөө нэг маачан дээр одоо ерөөхдөө жоохон арай жоохон дээрчсэн туршлагачсан. Заарч сүүгээ чи. Тэний энэ дамзааны сүүгийг одоо дамзааны чигшил тагаадас юм. Тэгээд тий инги. Өнөөдөр болохоор нөгөө нэг юугаа маачагаа болохоор шүү дээр нь ингэж хийчих. За ингэж хийгээд хараа. Өчтөр нөгөө миний аргачлалаар их юм уу дээр нэг хөөсөө тий. Тий. Тэнгүүтээ одоо guys нөгөө нэг хөөсөө зааж. Энэ нөгөө нэг өдөөсөө тагийг хахгүй л ч дутуу хагдаад байна. Оо тийм үү. Энэ нөгөө нэг манай whipping cream байгаа. За look. Wow. Looks so cool. Өнөөдөр миний хувьд болохоор нэг жоохон нэг амарж байгаа учраас plenty of time байгаа учраас waffle-наас өөр бас ганц 2 килоны цэв нэмэлтээр бэлтэнэ. За энараа ийм спиначтай өндөг шаржин, энд цукини байна. Энд бүдэ кофе чанж байна. За тэгээд энэ хоёр waffle-нда зориулж жимсээ одоо сайхан. Тэр манай waffle-ны машин штэ guys хараа. Энэ ямар брэнд гэх хүмүүс аяга асуусан. Ямар юм crops гинөө. K-wraps гинөө. За би энийг олоод энэ дээр нь тавьчих заа. Тэгээд энэ нөгөө нэг мэдхгүй бүр look ямар beautiful юм бэ. За тэгээд тийшээ хараад коди тэнд юу хийж байгааг харуулъя. Коди энд хардаа та нар ерөөсөө ингээл байж идэг дөөхөг харахаар ерөөсөө ингээ нохоогоо байдаг ерөөсөө охин бич талтаас аваад илгэсэн дээр. Юу жан коди? Өөрийгөө шууд хүнгээ бодчихдаг. Тий, ингээ дөөхөг харахаараа ингээ ерөөсөө бүр нохоогоо байдаг ерөөсөө кодиго байдаг ерөөсөө юм. За тэгээ манайхаа өглөөний цайгаа авахгүй харуулъя. Бид тэр нөгөө бодингийнхаа хөлийн ерөөсөө хийж чадахгүйсэн. Тэгээд одоо манай найз маань би яасан. дөөхөө маань хийж өгч байна. Мэдхгүй л антай жоох. Энийг нүггүй юм шүү дээ хамгийн шаардлагатай.
Аль. Энэ дуулангуудын хараа. Тэгсэн наа энийг ингээ хий гэж байгаа. Зохиогод хийчих юм шүү. Харин гэх юм болов уу? Харин тий. За тэгээд юугаа пүтэгийн процессыг харъя. Яа, энэ бол ингээд зүкини Бид болохоор л хараад яа. За. Guys, пүтэгийн зангийн сайхан зураг аваад өгдөг байгаа. Ингээд Ингээд сайхан аваад ингээд цаймаг юм янз. тийм эстетикийг жоохон тааруулаад өгөх хэрэгтэй байгаа. Хадгалж байгаа дараа Тийм стори дээр байгаа. За ингээд. За өнгийн жоохон буулгаад өгье. За энэ бас ингээд зураг аваад өгдөг байгаа. За. За манайхан пүтэгийн өнөөглөөний бэлдсэн breakfast so healthy and yum. Thank you so much my beautiful. Thank you so much. Чам захаа би бүхний бүлгээд үлээ. Би beautiful эцтэй. Бүрүүфэл пүдэг. За битээр одоо ингээд гэр орноо сайхан цэвэрлж янзлчаад тэгээ одоо витамин уух цаг гэж энэ ингээд Яна би түрүү ууцсан шүү дээ. за одоо би уух хэвээр битээрийн уудаг витаминууд одоо нэг иймэрхүү юм одоо бүр задлчих амжаагүй нэг юм. Тэгээд ингээд каллаг нь маллаг гэл ингээд уудгийн. Системүүд одоо ууга албаад өгнө. Энийг одоо бүр ууж болохгүй болов юм. Ядчих айгу олон шүү. Ийм том юм биш амар олон шүү уудгаа. Жахаар нөгөө нэг нундаг каллаг байсан. Тэрийг уучаар бас үүлээд. Бас нэг ууж дуусах болов. За энэ би ч аниг бодлоор баахан муугаад байна. За энэ бол усны кайф, кофе мофи уудах хүмүүс юм бол. Кайф уусах хэрэгтэй шүү дээ сайхан. За энэ бол ингээ эмэгтэйчүүдийн юм байгаа. Одоо нөгөө сарын тэмдэг бичсэн байгаа учраас хөөх хүмүүс явуулаад даавар мавар юм. Энэ яагаад тийм амар болчихгүй баа. Энийг чинь олон ширхэг уух хэрэгтэй юм биш үү? 5 ширхгийг үү. Дөрвөөс 5 ширхэг. Тэр бодол мэдчихсэн тий. Хоёул тэг өнөөдөр ямар хоолтгүй амар гоё. Гоё хоол идмээр байгаа мó. Би яг ч өчтөр ихтэй би ингээ амар рандомаар амар махтаа бол би яг ингээ амар халуун өдөр махын нэмэг байдаг шүү дээ. Тийм үү. Тэгээ та юу идмээр юм? Яг санаагаа хэлчихдэх үү? Өөрийнхөө Стейк. Би гарч гой болмоор энэ чинь намд хатаа хамт гарч хөвжлүүлэх хэрэгтэй байна. Хаяр сая бүр айлттай их бүтээн байгаа ч тийм. Эндээс орыг зөөгөөд тэгээд бодингийнхаа хөлийг хийгээд дэвтэр өргөөд энэ талаа ингээд тэртэгт нь ор болгочлоо бит. Энэ ингээд queen size-оор тэр нь king size-оор ахгүй. Тэгээд энэ дэр бүдэ унтдаг гэсэн юм. Тэгээ энийг ингээд одоо би ингээ хамтдаа хөвчлөхөөр аргагүй болчихлоо. тэгээд You're gonna skip worthy every day. тэр наад цэнхэр юугаа янзлахгүй ямар муухай харагдсан. Зүгээр ч нэг ингэ чигчлэг байхгүй юу? Ингээ хараа. За. Ийм хүн боллоо. Бас энэ талыгаа ингээд зэгцтэй болгох гээд. Тэгээ энэ хаа нэг манай кодын энэ гарах гэдэг. Тэгээд энэс кодыг бүтлээд учраас энэ ингэ байж. За тэгээд хөндөө ихтэй дуурах юм шүү. Харин тийм ээ. Эцэг машин залгуу шигээд тэгээд шийдвүлээд орох цаахгүй юу? Өөрсөндөө хай олсон гэж. Уус шийсэн хүмүүс нар бүр ингэ амар процесс юм. Одоо сайхан зайтай болчихлоо тэгтээ. Тийм шүү. Oh my god. Одоо энэ нэг муухай ширийг гаргаж хаяад. Юу юм бэ нэ за? Чи юм бодлож жоохон бол энэ гараас бүх юм хөвчөрө баглаа зайлаа. Thank you so much. Of course. Миний хүүхний аахи проблем. Эс миний үнийг хэлдэг юм нэг юм. За бид хоёр тэр нь ичих нүр гэж байх болсон байна. Одоо ингээд ичихгүй шорт авах гэж орж ирээд ичихгүй ингээд тор дүүрэн юм аваад. За ялангуяа энэ хүн бол ер нь би анх шорт авах гэж ирсэн юм. Өөр чи ямар ч ичих нүр гэж айлах. Одоо тийм бид хоёр очиж байгаа юу авснаа та хэдтэй өнгөж харуулъя за. Нэг юм манай документ маань ээж манай их авчихсан. Thank you so much. Энэ тамийн хоёрын бодлогыг үздэг шүү дээ. Тэгээс маань бид хоёрыг гоёлсон баг байсан байгаа. За гэрт очиж манай хэд одоо энэ бөөнөрөө юу хийх гэж байгаа юм бэ? Хоол хүнсээр тоглож явах юм шиг. Найзуудаа юу хийж байгаа юм бэ? Манай найзууд шүү дээ. Хэмжээ яг.
Миний үний дааш юм уу? Яа сидэл. Унцэгнэн юм уу? Яна нэрээ дараад чичирсэн юм шүү. Яаш битгэн үсээд байгаа ч тий. Ээжний үнсдэл. Тэгээ уучлаарай минь би ямар харшилтай юм уу? Минь. Тэгээ уучлаарай хайж явсан уучлаарай дөө. Зөө юу? Дөө. Хүлийн хараа. Дил. Дүн. За guys. Ерхэтэй бол бид хоёр сая гадуур хальт шорт авах гэж хальт явчаад ирлээ. Тэ. Зүгээр нэ. Цааш ирээдээ. Тийм зүгээр л шүү дээ. За тэгээд уг нь бол би яг нэг ганцхан шорт авъя гэж гарсан. За тэгээд бүх зүйл бас Оронгоор ирсэн бас. Тэ. Тэгсэн энэ дээр нэг идэж уснаа гэх чинь хамран дээр кофе нэлсэн ба шүү дээ. Тэгээд тэрнээс тэгээд оронгоор эргэлтийг харуулахаас өмнө бид хоёр нэг жижигхэн энэ гэрт нэг жоох юм хийх хэрэгтэй. Тэгээд тэрийг эндээс ороод ийш нүүлгээд энтлийн өрөг тэр чигт нь оруулгаа хийсэн. Одоо энэ ингээд яг айлын living room шиг, айлын том өрөг шиг боллоо. Тий. За тэгээд одоо манайхаараа энэ манай бодинг хэсэг байгаас тий. Тэгээд энэ дэрнүүдэд холдуулж агаад за тэгээд бид хоёр одоо энэ бодин дээр нэг бүтээлэг авсан. Тэрийг сайхан угаагаад оруулж ирсэн. Тэгэхгүй бол нөгөө бодингаа бас цэвэрлэхэд аягүй хэцүү болохоор нөгөө авч угааж болдгүй юм байлээ. тий. Болно. Айл өнгөөр нь хийх юм. Энэ талаар нь л. Тий. Ингээд арай томоор юм уу? Тэр гүнг дагуу тэр бери найс. Тийм ээ. Бэж хараагүй тий. За тэгээ энэ доор нь энийг хийчих. Жохо уртыг авч байгаа. За. Бара ингээ унжаа байжсэн зүгээр юм. Унжаа ахаар яах юм уу штэ сонь. Сонь. Амжуул ийч гэх. Хөөе болоог шүү чи. Хараа яг өсөр гэж хэлэхээ хүлээгээд. Энийгээ болохоор энэ дэрний ханаараар хийчих. Том дэрний ханаараар. За ингээд энийг ингээд Маш цэвэрхэн. за дээрээ тавиад мэдгэдэггүй шүү дээ. Бараг төстэй өнгөтэй болохоор ямар амар болносоо шот. тэгээд бид хоёр болохоор одоо энэ болохоор кодигийн өөрийнх нь хүнжлэхгүй юу? тэгээ энийг буланд нь дэвсээд өччих гэж утсан. Тэгэхгүй бол нөгөө ороо зөөцсөн болохоор кодид маань хэвтэх газар байхгүй. Энд дандаа унтаж хөвчээдэг юм болохоор. тэгээ өөрийнх нь нөгөө орыг бид хоёр шээгээд харна гаргаа хайцсан. За ингээд жоохон томдоо. Энэ дээрээ ингээд энэ дээр ингээд тавьчихгүй. Өө байж. Нэг авирах гад. Яг өөртөнд ивс чинь нэтэргээ бүр мэдээд. За. Одоо энийг яах вэ тэгэл ингээл. За, коди jump. За, нана хөвтөр. Эндээ л хөвтөн шүү. За. Эндээ л хөвт нийшээгээ гарахгүй шүү заа юу. Нана л хөвт ингээд. Яг эндээ за. За хөвт. Тэр сит. За тэг манай кодигийн ингээд алчуур эднийг ингээд ихвэд талт хийчихнэ. Өнөөдөр орох та. Амар гоё гэрээс амар гоё тийм шампунь савнгийн өнөр өнөртөж чинь гэж бокны өнөр өнөртөж чинь. Кодигийн маань усанд орохтой ашигладаг. За ингээд нэг юмрхүү. Бид хоёр нэг living room ингээд жоохон тэрийг ингээд өөрийнхөө юуг ингээд мэдээд суучдгийг. За одоо дараагийн үйл ажиллагаанд оръё. Миний үний блог нь таа гэрээ. Алуу холж байгаа. Миний үний сайн уу гэж хэлгэнэ. За ингээд. За. Би бол ичих нүртэйгээр 3 зүйл авсан байгаа. Бид хоёр уг нь таад мэдж байгаа шүү дээ. Арицаагаас юу нэг хийх юм авдаггүй. Тэгээ сүүлийн үед бол айгуу орох дуртай болсон би гэвэл арицагийн яг нөгөө нэг юм офис хувцснууд нь бол яг чи өөр яг адилхныг арай хамтхныг олоод авчих боломжтой тиймэрхүү зүйлс байдаг. Тэгээд бид хоёр энэний өмнөхдөр нэг сонирхоод яг нэг сэйл зарлцсан бахаар нь ороод
гэртээ болон өдөр тутамдаа ингээд өмсөх хэдэн өөцнүүд авсан чинь миний нэг юм шото ягаан шорт март тэгээ нэг юм саарал топ моб байсан шүү дээ. Тэгсэн чинь яг ингээд тэднийг ингээд нэг 20 морь 30 40 $50 аваад тэгсэн чинь ингээд байнга өмсөгдөө тэгээ айгүй эвтэйхэн байсан болохоор материал нь айгүй гоё байсан. бас арицаа боломж олгохоор шийдээд тэгээ өнөөдөр бит хоёр пүдээ дуган шорт л авах гэж гарсан. За тэгээд энэ амар гоё даван материалтай өмсөд үзүүлчихв. Би одоо бүр өмсөж үзсэн хашраад. Хоёлаа зүгээр ингээд харуулчих л да. Тэгээ энэ одоо угаасаа ингээд стори зураг бичлэгнээс байн харна ш та бүхэн. Энэ хараа амар хэвтэйхэн маш гоё цэмбэр харагдаг. Яг бит хоёр байгаа зү тийм харахаар. Тэгээ та тэр одоо мэдж байгаа шүү дээ. Бит хоёр ер нь бол нэг тийм амар суралцсан хувцлах айгу дургу. Маш симпл тэгсэн мөртлөө ингээд би дэвтэх хувц өмсөнд амар дуртай. Тэгээ бариу гоё эмхтэлэг хэрнээ тухтай. Тэгээд яг нэг юм тиймэрхүү симпл тийм олон мөнгө юм өмсөх айгу дургу. Энэ шорт бас амар гоо зөөлхөн материалтайсэн. Ингээд шорт бол байнга өмсдөг. Энэ одоо энэ джинсийн шорт өмсгөр жоохон төгшөөгөөд байна ингээд нэг тийм би бариад байгаа ч юм санагдаад. Гэтэ яг хөвтэйхэн. Гэтэ энэ бол амар хэвтэй. Тэгээ биений юм ирсэн байхад ингээд жимд өмсөд орсон чинь бандаж ингээд мэддэхгүй гэх юм уу. Тий одоо эмхтэй хүмүүс чинь. За тэгээд пүдэ битүүрийн ээж хослон худалдан авалт. Энэ бол надад амар таалагдсан. Одоо тэгээд юу болохгүй хүүтрээл яг иймэрхүү юм хэрэг болно. Тэгэхээр битүүр энийг авсан байгаа. За энийг ингээ харуулъя. Айгу хөөрхөн байгаа. Тэгээд энэ болохоор маш им size нь болохоор extra small. Тэгээ үнэн нь минийх болохоор 2 тийм минийхээс 2XS нэрээ тийм биш 2XS. Тэгээ ийм зүгээр айгу гоё материалтай ийм цэвэрхэн богинохон бомбер байгаа. Яг ийм боломжтой. Нэрэж чи sorry. За ийм хоёр өнгийг битээр ижилсүүлж авсан байгаа. За тэгээ би харыг өмсгөх юм бол харыг өмсөж болно. Энийг өмсгөх юм бол энийг өмсөж болно. Энэ бол миний бүр 10-аас 10 худал сэтгэл ханамжтай худалдаа авалт байгаа. Бас хямдралтай л ахт навсан. Энэ нэг 200 орчим доллар гэсэн. Тэгээд нэг хямдраад нэг 70 эд мэдчихлээ 80 орчим доллар. Тийм материал энтер нь бол маш гоё. Байнга өмсгөхөр юм байна. Тэгээ битүүрт байдаг бомбернууд ч дандаа нэг амар том. Тэгээ би тэднийг өмсч болдгоо. Минийх биш байхгүй. Томдоод байдаг юм аа нэ тэр. Тэгээ өмсч ингээд яг бомберны юмнуудыг хаар би ингээд том өөрийнхөө харьцмаараас томыг өмсөн ч гэсэн миний мөр ингээд жоохон нөгөө хувцас үүрдэг болохоор таарад байдаг. Анаа өмсөхөр ингээд нэг аавынхаа мэг хулгай гэдэг өмсөн шиг харагдав. Тийм. Тэгээд надаа бүдэгийн том хувцснуудыг өмсөх айгүй боломжгүй байдаг болохоор энэ бүр надаа амар гоё худалдаа авалт. Тэгээд жоохон дүү том болсон чинь би жижиг цувцсан өмсдөг болсон гэдэг шиг болсон. Тийм. За энэ нэг юм худалдаа авалт байлаа. За тэгээд дараагийнх нь болохоор бүдэгийнх болохоор ингээд болчихж байгаа. Анаа болохоор за би тэгээд таад ойрхоноос харуулъя заяа. Ингэж жагаад. За энэ болохоор зүгээр л таад бас мэднэ шүү дээ. Ийм богинохон ийм хөөрхөн маш энгийн байруу ийм топ подолк байгаа. Тэгээ энийг бол юун дээр ч юмсан угаасаа пүдэ бит хоёр ийм хувцгүйгээр л төсөөлшгүй. За тэгээд энэ болохоор нэг арай жоохон шин зүйл гэх юм уу. Энэ ийм шорт хартаа спорт шорт айгүй хөөрхөн. Тэгээ ингээд бас биений юм ирсэн байхад ч гэсэн тэгээ дотроо ийм дабл layerтэй ийм бандаж шиг. Одоо би ийм шорт авах хүсэл гарсан. Тэгээд одоо яах вэ? Тэгээ энийг ингээд бас авсан. Size нь болохоор штэ та сонирхож явах юм бол size 2 юм биш үү за guys. Тэгээ $58-оос $28.9 болоод хямдарсан байсан юм байна. Энэ нэг өмсөж байгаа шинэ өмсөж юм дурт. Би бас энийг өмсөл орчих гэж бодод байна. Тэгээ энэ хараа бас таад мэдж байгаа бас л нэг юм бариу маш гоё юм бие барьсан заяа. Size-ыг хараадах юм. Нөө түрүүний минийхтэй ижилэн гэж. Тийм маш бариу юм хар ийм нарийнхан. Одоо энийг бол би юун дээр ч өмсөн шүү дээ. За тэгээ та одоо бас гайхаж магадгүй энэ миний дараагийн худалдаа авалтыг заяа. Би ягаад үгүй би иймэрхүү юм бараг л өмсдөггүй. Гэхдээ би энийг өмсч үзсэн чинь яг би өөрийнхөө стилийг олсон. Бүр яг энэ бол яг би заяа. За энэ хартаа. Энэ бол яг би зүгээр ийм юмнууд амар их өгдөг штэ. Заараа маараа тэгэл 9 шидийн брэндийн. Тэг яг байнга угаасаа ярддаг байсан юм аа. Ийм юм аавна гэд байнга ярддаг байсан юм. Тэгэл би яг шууд өмсөж үзээл би яг өөрийгөө олсон заяа. Тэгээ би энэ дээр ингээд гоё юм хар амар гоё шулуун офис өмсөд тэгээд ингээд төсгийтэй гутал өмсөд явах юм бол яг ингээд би яг өөрийгөө олж байгаа юм шиг санагдсан. Энэ
Хартаа. Анид болохоор яг ийм амар гоё зогсож байгаа зэрэг нэг тийм яг өөрийнхөө насанд очиод тийм. Тэгээ би 57 насны. Тэгээд Гэхдээ би зүгээр яг наснамдаа харагч байна гэж хэлж байгаа байхгүй юу? а чи хизээч энийг өмсөхгүй шүү за. Би чинь хэлчихье харин. Тэгээ хараа манайхаа энэ зургийг хардаа таад энэ зургийг энэ дээр байгаа цамц надад бүр амар таалагдсан заяа. Тэгтээ би энийг авсан. Тэгээ би дараа нь ингээ жоохон бодож үзэж байгаад энэ цамц энэ өмд хоёрыг хоёул ингээ авъя гэж үзэж байгаа. Би өмдийг яагаад аваагүй гэвэл надад яг төстөө 2 3 өмд байгаа. Тэгээ тэдрээгээ би бас эдэр дээр өмсөж үзэж байгаад тэгээ тэрийг авах нь зөв сонголт юм уу буруу сонголт юм уу гэж жагаад авъя гэж төр зур даазсан заяа. Тэгээ би энийг авсан. Тэгээ энэ болохоор сайз нь бас хамгийн жижиг ярьсмаар нь экстра смол гэсэн баха 2 экстра смол ч лөө. Ийм. За тэгээ бит хоёрын өнөөдрийн худалдаа авалт нэг иймэрхүү байлаа. Айгу санамсаргүй. Ер нь бол ямар ч худалдаа авах их төлөвлөгөөгүй байсан. Надад ийм хувц өмсөхөрийг зогтгүй маа. Чи өмсөд үзтээ. Одоо нэг тийм шал сонин харагддаг байхгүй юу? Бит хоёр гэхдээ одоо л яг өөрсдөө стилийг болж ирсэн. Айгу их юм ингэж try хийж үзснээ эцтэй. Тий, надад нэг Гоё сонир харагдчих штий. Надад их тийм хойд солонгосын ерөнхийлөгч ихнэр харагдахгүй нөө. Оо. Тэр зэргийн харагдчихвэл бүр олж байгаа юм шүү. За чи энд хөвгөлдөж хооронд би энийг өмсөө гараад ирээ за. Яг ингээд надад болохоор яг нэг тийм хүний юм уу хулгайлаад өмсөж харагдаад байгаа сте гэж. За нэг юм авлаа. Төрснөө мах гаргачаач. Мах шарчаач ээ. Хоол иж идэл та. Яг үндэ би ингээд миний амир юм мэд хүсэл хөдлөхгүй байхгүй. Гэхдээ энэ бүр ингээд мах идэ юм шарж идэ мах идэ гээд бүр байг түрүүнээс ууш тэгээд байгаа байхгүй. Энэ за авчлаа. Одоо энэ өрөө ингээд тэр чигтээ ор олцсон. Би өөрийгөө хараад тулгаад байна уу энэ ойлгохгүй юм бэ. За миний шортыг харуул та. Энэ айгу хөөрхөн байгаад. Хайргүй хөөрхөн байгаад л гэдэг те өөрөө өөртөө. За энийг ингээд ямар юм шултай юм бэ? Ирээ дахиад кофе болгоно гинэ. За тэгээд guys одоо бид хоёрын төлөвлөгөө бол хоолоо идчихээ тэгээд жимдээ бол өнөөдөр хөлийг бол өстой балбий гэж бид хоёр бодож байна. Балбий гэж бодож байна. Тийм яа тэгвэл өчтөр амарч зурчтар амарчсан тэрний өмнөх өдөр амарчсан тийм болохоор ингээд би гэхдээ бүр ингээд хараа яг бид хоёр яг амар шал хоёр өөр шийдс байгааз гээд амар одоо яг биний ингээд байн алхдаг болохоор энэ хоёр ингээд амар өндөрлөг цагт хав харцаа тэгээд дух хар ингээд халаглж харлаа тэгээд борлохгүй гэхээр ямарч боломжгүй байгаа даа. Би миний хүсэл болохоор пүүдэгийн энэ байгаагаас дахиад нэг шейд борлох. Даанч гэдэг чинь ерөөсөй борлохгүй байна. Тэгээ одоо хараа ингээд яаж чам. Тийм. За тэгээд одоо галс пүүдэ хоолой гэдэг тэр хооронд би бичлэг энтрээ янзлах нэг тиймэрхүү жижиг сажиг ажиллагаа. Нөгөө дав монгол ч юм уу. Тэгээд хоол болохоор бүгдээрээ хоолоо хамтдаа идээд тэгээд жимдээ орцгоё. За бид хоёрын динер нэг иймэрхүү байна. Ингээд маш гоё уургаар баялаг, гамтад төмснөөсөө юугаа авчна, нүрс усаа авна. За тэгээд өхрийн махтай, хажуугаар нь хажуурны салаттай. бэлтгэлтэй орохоос өмнө энэ хоолой идээ. Төрсөн thank you so much. Танад хоол хэмээр амар биш ч өөрсдөө ингэж хийгээд ураарай хийчихсэн. За юм сайхан салат байна. За тэгээд бид хоёр энийг идчихэд жимд орлоо guys. Яа, бид хоёр сая хоолой үсэг хүмүүс гайхаж байгаа хта гэж бооцсон ч нөө. За пүүдэгийн өнөөдрийн жими аутфитийг харцгаая. За топ нь болохоор асуугаад идэг шүү. Jim Shark-ийн логотой Jim Shark-ийн топ байгаа. За энэ болохоор сая авсан шорт. Тэгээд нөгөө нэг алдарт нэг алдарт саарл пүүз. За тэгээд бид хоёр бэлтгэлтэй орохдоо болохоор өнөөдөр маш халуун байгаа учраас нэг хөлтөлтөн чи намайг харуулчих. За би болохоор энэ болохоор Алогийн топ. Тэгээд энэ нөгөө Арицаа. Яна нөгөө артлын угаасан юм амар ороод та ингэ гараад. Арицагийн энэ шорт тэгээд нөгөө нэг миний нөгөө хилээдсэн нөгөө юм татаад урцсан гэдэг нэг байна. Цагаан амсаараа нөхөж үздэг. За тэгээ би та хэдэд одоо бит хоёр жимд орохдоо юу аа бит хоёрын жим болохоор манай гэрээс алхаад 1 минут ч хүрэхгүй. Зүгээр замаар орчдөг гэсэн үг байхгүй юу? Тэгээ бит хоёр тэр 2 5-нд болохоор амино болон
BCA хийцэн. За тэгээ энэ дотор бид хоёр кардио маш их хийх учраас ингээд уснуудаа авцсан. За тэгээ өнөөдөр бичлэг хийж байгаа учраас майк. За тэгээ энэ болохоор нөгөө хөл өгзөг хийх учраас эндээ ингээд угалчтэй. Тэгээ шагаандаа углаад. Тэгээд бид хоёр жимд орохоос өмнө одоо кодыгоо гаргах чинь тэгээд кодыгоо гаргангаа код та бүхэнд ингээд нохооны баасны утны реклам гэж хэлдэг. Тэгээ мэдээч бит хоёрын энэ Алдарт йоганы гуцснууд өөрсдөө паблик гуц хэрэглэхээр амар заван ер нь бол хэрэглэж чаддгүй юм болохоор заавал өөрсдийнх нь гуцтай гардаг байгаа. За тэгээд энийг машин гоч. Тэгэхээр нэг хүнсээ цуглуулахдаа ингээд нөгөө ийм уут аваад тэгээд эндээ ингээд тэгээд ороод ирдэг байхгүй. Ялгар уутын хэрэглээгээ ер нь наад турч юм байхгүй хаа. Бага мó? тийм дотор. Зөөж. Гах бүхэн маань шийдж байна. За ичхгүй одоо ингээд Яана эмхтэй хөхтөг яагаад ингэж яагаад юм бэ? Урдаас нь бичих юм уу? Тэгээ. За. Хөөе энэ хүн бичлэг хийлгүй гэдэг хөөе. За. За. Яа. Хөөе хөөрөл гараач. Хурдын явал. Сайд Энэ гарч байгаа одоо нөгөө нэг юу яах гой бичих хэрэгтэй үстэй. гой бичих гэж нөө. Гой харагдчихлаа юм л та. Хөдөлгөөн мэддэхгүй бичих хэрэгтэй шүү дээ энэ ч одоо ингээд. Хөөе сайд. Битээ чирээтэй. Сайд. За одоо нааш яв. Чирээтэй намаа нас. За. Түн тэр минь бааж байна. За энэ ямар инээдтэй баадгаа манай нохоо идэж байгаа. Хав халуун бүлээн буур басыг нь би ингээд барьж авдаг байгаа. Амар инээдтэй байгаа зү хараа. Тэгснэ ингээд амар хоол бааснаа нэг сүртэй буулан тэрийг. За одоо пүүдээ мэдээч нохооны эддүүдийн хамгийн хэцүү зүйл баасан бол заавал манайхаа баасыг нь авах ёстой. Аваад тэгээд хогийн цаанд нь хайнаа. Энэнийг хамархан. Сая бороо тусах шиг болцсон уу? Тэгсэн хальт тусч байна. Гэрийн яг энэ хажууд нь Машин. жим байдаг байгаа. Би чааг бичиж байгаа шүү дээ. Үгүй тийм үү? За хагас. Би тэгтээ бүр шал өөр хүч харагдаад байгаа юм. За ингээд жим дээр ирлээ. За яг уу. За орцгой доо. За. Манай хөөрхөн үү? Хана. За. Хоёрын хүү сүлийн нөхцөлтэй хамар шамдан гэж хам хүчээ шавхан орж байна. За тэрээр өгзгийг ургуулахаар 500 г өгзөг нэмэхээр төмрийг хүчлэн өргөж өгсөний махаа чангалан зүтгэж байна. Ард түмэн. За өндөр аимшигтэй тасгал хийлээ бид хоёр. Зя манайхан бид хоёр нь гэртээ ороод ирчихлээ. Тэгээд одоо ерөөхдөө ингээд өдөр дуусах гэж байна. Тэгээд бид хоёр одоо энэ ийм нунтаг уурхтай Уур биш наа чи колаген болон пробиотиктай ийм үзэмтэй тараг уугаад чи уухгүй мó? Уун штэ. Тэгээд ингээд оройг ерөөхдөө дуусгах чинь тэгээд өдрийг дуусгах гэж чинь тэгээд одоо бид хоёр ер нь бол усанд ороод тэгэл арьсаарчлагаа нүрээ шавшаал тэгэл кодиго гадаа гарч алхуулж шээлгэж баалгаж салхилуулаад тэгээд сайхан амраад өгөндөө. Тийм тэгээд өнөөдрийн бит хоёрын нэг юм за өдөр байн юм ирж өгөө шалгаад байсан чинь бас ингээд өөрөө өөртөө эрдэм мэдлэг нэмэх гээд одоо юм бид хоёрт хутаа хэрэгтэй шүү дээ. нам авчижээ. Авснаа мааруул л байгаа. За өнгөрсөн жил бас яг энийг л уншихгүй бол өглөөгээд 4 нам авсан. 2 хуцыг нэргүүл уншсан үгүйгээс. Би нэг нь уншсан шүү дээ гэхдээ. I don't believe you. Би ингэж утсан. Бүдэ бит хоёр аягүй сонирхолтой нэг ном уншаад
Тэгээд ингээд ойлгосон 10 зүйлээ номноос тэмдэглэж аваад тэгээд тэрийг нэгэндээ ярьж өгье гэж бодсон байхгүй юу. Энэ нөгөө нэг пүүдэгийн бүрсэн тараг. Тэгээд баг зэргийн амтлаа ямар хийгээд авсан бэ? амар. За Good Morning Monster гэдэг нэртэй. Өглөөний минь мангас минь гэдэг нэртэй юм байна. За энэ болохоор useful delusions. Яа. The Psychology of Money гэнэ. За мөнгөний сэтгэл судлалаа сэтгэл зүй юм аа. Тэр дээр ер нь бол жоохон мөнгөний менежмент айгу муу байгаа юм шиг бас айгу санагдаад тэгээд ер нь нэг ийм ном ер нь хүн болгоныг уншиж чад хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгээд The Psychology of Money гэдэг энэ номыг энэ бас амар олон ер нь бол recommend хийгддэм билээ. Тэгээд ийм 3 ном авсан байгаа. Тэгээ би болохоор одоо энэ Morning Monster юм уу энэ Psychology of Money энэ хоёрын нэгээс нь эхлэе гэж бодож байгаа. Би чамайг эндээс эхлэесэй гэж хүсэж байна. Тэгээ ямар сонирхолтой юм. Хамгийн ихнийх нь ингээ өмнөх үг байгаа байхгүй юу? Нэг өгүүлбэр заяа. За энэ нөгөө нэг юм сонирхолтой хамгийн ихний нөгөө өмнөх үг байгаа байхгүй юу? My heart is not a home for cowards гэж байгаа байхгүй юу? Миний зүрх сэтгэл бол тэнэгүүдэд зориулсан газар биш ээ гэж байна. За тэгэхээр их л сонирхолтой ном байх юм шиг байна. За бид хоёр гоё ноут бичээд тэгээ бид хоёр он дуусахаас одоо миний ингээд сүүлийн үеийн амар юм одоо би ингээд бакалаврынхаа оюутан байхдаа айгүйх ном унших гэж хичээдэг. Айгүйх ном уран 33 зохиолын ном тэгээд нөгөө нэг хувь хөгжлийн номнууд байдаг ш. Тийм номнууд айгүйх уншдаг гэсэн байхгүй юу? Яг бол манай ээж амар их ном уншдаг заяа. Тэгээд би тэрнээс хоошоо бодсон чинь би нэг 2-3 хаан л ном уншсан. Ингээд бүр ном унших огт болцсон байгаа байхгүй. Тэгэхээр ингээл англи хэлж гисэн айгу академик төвшин нэг хэсэг дээр ингээл гаццсан. Тэгээд зүгээр нэг юм өдөр тутмын англи хэлтэн дээр гаццсан. Тэгээ ер нь айгу олон юмыг бодож тунгаагаад тэр ном унших буцаад хабитаа өөрсөндөө суулгах хэрэгтэй юм байна. Одоо өөрсдөн дээр нэгэн тал бит хоёр ингэж ажиллаж байгаа. Маш ихээр степээр ингэж ажиллаж байгаа болохоор Маш гоё санаа төрлөө. ямар Хойлоо ингээд блог болгон дээр хүмүүс 5 англи үг зааж өгч. тэхүү өө Энэ амар хэрэгтэй тэгээ нэрээ 5 хүмүүс чирхтэй бит хоёрт чирхтэй тийш тий. Хойлоо ингээд ном номноосоо сурсан 5 үг л ингээд яагаад вэ тийм та ингээд. За ингээд өнөөдрийн блогоос шин зүйл олж илрүүлсэн хүмүүс мэрэгэн санаа ороод ирдэг шүү. Oh my god. Тийм. Намайг мэрэгэн дээр гэж дууд. Тэгээд яг би ийм зориулалтаар яг бүдэд хэлэхгүйгээр ийм номнуудыг ингэж захиалж авсан байгаа. Тэгээд Тийм бахаа надаас нэг улгааш нухаш ингээд пакэж тэр хавар ингээд тийм тэгээд тэгээд хардаа ингээд захгүй. одоо ч Надаа 2025 он гээд аль хэзээний талаасаа хитэрсэн. Тэгээд одоо 26 он болохоос өмнө бит хоёрыг ийм гоё одоо номнуудаар ингэж дуусгаад юу ч оройтойгоо те юу ч Never оройтойгоо too late. тийм you late is better than never тэ тэгэхээр ингээд гоё аль хэзээний өөрийгөө ухамсарлаад бас ингээд гоё ном уншингаа гэтээ энийгээ зүгээр сүвнээр болгож хадгалахгүй нэг нэгэндээ үргэлж сануулад ингээд утсаа тэртээ тэргүүл уханд бид нэр орондоо орохдоо ч гэсэн уханд тэгээд аль Хууль болцсон шүү дээ. тийм ингээд зав гаргаад тэгээ би одоо пүүдийг дагаад ер нь аль болох 5 цагт босоод өөртөө цаг гаргаад 30 минут ч гэсэн ном унших юм айгу юм зоригтой байгаа. Тэгээд хэд хоног үргэлжилж хэд хоногт нь биелхийг бол сайн мэдгүй би юунд ч амлалт өгөхгүй. Гэхдээ нэг өдөр ядаж 5 цагт босоод 1 цаг ном унших юм бол би өөрийгөө ялж байгаа гэсэн үг. Тэгээд мэдээж гоё степээр явах болохоор ингээд иймэрхүү зоригтойгоор тэгээд бичлэгэн дээрээ хэлье гэж бодоод бас ингээд яасан байгаа. Very nice. I'm so proud of you, my sister. Thank you so much. Би чамаар бахархаж байна гэж би сая хэлсэн дүүнэр минь. За. Жижигхэн ч гэсэн ингээд бас орчуулаад өгөөрэй гэд хүмүүс комментээр амин бичсэн байсан ингээд битэрийн ашиглаж байгаа ингээд нэг юм аарсаар өгнүүдийг ч гэсэн хүмүүс бас сурах хэрэгтэй. Ингээд жижигхэн ингээд битэрийг үзээд ингээд бас цагаа зарцуулж байгаа юм чи хоёлоо ч гэсэн ингээд хэрэгтэй юм төгөх хэрэгтэй гэж бас боддог байхгүй юу? Тэгээд өглөө босох бол үнэхээр гайхамшигтай заяа. Би ингээд улам их өглөө эрт босох тусам амар их зүйлийг амжуулах нь надад амар аз жаргалыг бэлгэлдэг заяа. Өглөө босоод өглөөний цай, дасгал, йога, кодиго гаргаад аниг сэхээс бүх зүйлийг амжуулаад бүх зүйлийг бэлэн байлгах. Одоо хоол моол авч явах бүх зүйлсээ гэсэн машинд авчид хийчих юм уу? Бүх зүйлийг бэлэн байлгах намайг ингээд амар гоё юм, тайван, тийм зохион байгуулалттай гоё мэдрэмжийг өгдөг.
Тэгээ завгүй байх тусан бас ингээд их зүйлийг амжуулдаг учраас та бүхэн бас 30 минутын өмнө ч гэсэн ирэх тусаад нэг хийж бодож исэн зүйлээ хийгрээ гэж зөвлөё. Тийм тэгээд угаасаа л бид нэр ингээд нэгэнт дадал болсон байгаа буруу зуршлуудаа нэг л өдөр ухаарал нэг ухаарлын спич сонсоод ч юм уу ингээд өөрчилж чадахгүй надад ямар нэг юм болохгүй байгаад байна гэдгийг би мэдчихэл байгаа бол баг зэрэг ч гэсэн тэрийгэ өөртөө ойлгож л байгаа бол тэрийгэ ингээд нэг ширхэг жижигхэн сантиметр миллиметрээр ч гэсэн хамаагүй ингээд засах оролдлого хийн гэдэг нь өөрөө амар чухал баггүй юу. Тэгэхээр ер нь бол бит хоёрын одоо өөрсдөн дээрээ ажиллаж байгаа physically, mentally ингээд бүх тал дээрээ ажиллаж байгаа одоо ийм хэлбэрүүдийг ингээд та бүхэндээ айл болох бит хоёр хуваалцаад чадах мэдэх ингээд бит хоёр тийм амар сүртэй мундаг гой хүмүүс биш зүгээр л гэтээ өөрсдийнхөө амьдралд ингээд дахиад төвш оруулж байгаа зүйлээ тамарч ихсэн хуваалцъя гэж хүсэж байна. Тэгээ бит хоёр бас ингээд тасралтгүй дасгал хөдөлгөөн хийгээд одоо ингээд 3 сар баг 4 сар тийм болчлоо. Тэгээ ингээд удахгүй хэрхэн жингээ барьж байгаа вэ? Ямар хоол ингээд идэж ууж байгаа вэ? Тэгээд ингээд яаж ингээд хатуу дэглэн барихгүйгээр бие гоё галбиржуулж байгаа вэ гэдгээ бас дараагийнхаа бичлэгээр хуваалцах учраас та бүхэн бас бичлэгтэйгээ хамтдаа байгаарай гэж зөвлөж байна. Одоо эрүүл амьдралын хэв маягийг бит хоёр өөрсөндөө хооллолтоороо болон дасгал хөдөлгөөнөөр яаж дадал болгох гэж хичээж ингэж тууштай байгаа вэ талаараа гоё мэдээлэл хүргэж бичлэг хийнэ. Гэхдээ бит хоёр хинт ч зөвлөгөө өгөхгүй. Тийм зүгээр л яг ийм өөртөөхөө хийж байгаа тэр үйлдэл гэх юм уу? Бит хоёр хийгээд бит хоёрт ийм үр дүн гарч байгаа гэдгийг ингээд бас баталгаатай нотлогоотойгоо ингээд гэтээ тэргүй ингээл одоо маш олон дасгал хийдэг мэрэгжлийн мундаг зөвлөгөө өгдөг тамирчид те мэрэгжлийн хүмүүс маш их байгаа. Гэтээ бас бит хоёрыг үздэг маш олон хүн байдаг учраас бит хоёрыг өөрсдийнхөө одоо зөндөө хүн бас асуудаг. Тийм болохоор өөрсдийнхөө туршлагаас гоё хуваалцнаа. Тэгээд гоё хэрэгжүүлээд ахыг нь хаяад хайхыг нь хаяад тэгээд ягаарэ манайхан. Тэгээд өнөөдрийн бит хоёрын бас ийм нэг өдрийн бичлэг энэ хүрээд дуусаж байна. Тэгээд ерөнхийдөө бит хоёрын өдрүүд ямар нэгэн байдлаар амар завгүй өнгөрдөг байхгүй. Тэгээд бит хоёроос өчигдөр хэрхэн өнгөрүүлсэн би бичлэг хийсэн чинь бас үнэхээр хүмүүс сонирхлоос нэгцсэн юм хөлээ. Тэгээд бит хоёр цааштай нэг иймэрхүү бас бичлэг хийж гэж утсан. Та нар юу гэж бодож чинь санаа бодлоо хуваалцаарай. Тэгээд бит хоёрын бичлэгтэй хамтаа байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд бичлэгэн дээрээ лайк, шеэр, subscribe хийгээд бит хоёр Instagram дээр дагаарай. Тэгээ нэрээ бит хоёр ингээд сайхнаас TikTok бас ер нь бол хийж үзэх оролдлого хийж байгаа. Тэгээд Дараа бүтэгээ тайхан бол гараад ирнэ. Тэр яг Instagram-ийн username-тэй адилхан. Тэгээ та хайгаад бас TikTok-тэй үздэг бол бит хоёрыг дагаараа, Instagram дээр follow хийгээрэй. Тэгээд бит хоёрыг дэмжиж байнга ингэж бит хоёр та хамт байдаг бүгдэнд нь дахин талархаж байгаа. Тэгээд бас гоё нэрээ дандаа ингэж гоё юм бичдэг хүмүүст нэг нэгээр нь бүгдэнд нь хариу өгч амжихгүй байгаа учраас уучлаарай. Тэгээд бит хоёр уншдаг шүү. Бүгдэнд нь баярлалаа. Ялангуяа жоохон дүүнер маань амар гоё цагаахан дандаа гоё мэлдэг. Тэгээд бит хоёроос байнга талархдаг. Дасгал хийгээд ороод ирсэн чинь бүр сэтгэл санаа амар сайхан болчихчих. Тэгээд бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийг өглөө үзэж байгаа өнөөдрийг сайхан өнгөрүүлээрэй. Орой үзэж байгаа бол сайхан маш сайхан амраарай. Тэгээд аль болох хуцаа авахгүйгээр унтах гэж оролдлого хийгээрэй над шиг 50% бүтэлтэй ч бүтлгүүч тийм ээ. За тэгээд 1 2 3 хайл талтаа гаргаж ирж байгаа лээ. Талтаа гэдэг байгаа шүү дээ. Хоёул байнга л өрнөж заагаад байгаа шүү дээ. Энэ талтаа хийсэн билээ шүү дээ. Нөгөө өмнөдөө би бичлэг янзлж ирсэн чинь. Тийм одоо ялталтаач байсан ихтэй өнгөрсөн. За энэ хавь за 1 2 3 бит хоёрын нэ. Тэгээд бит хоёрыг дагаарай. Тэгээд бичлэгэн дээр лайк, шеэр, subscribe хийх юм мартаа манайхаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр. Bye bye.